нь бол би өглөөний 4 цагт гэрээс гараад онгоцны буудлын руу явах гэж байна. Саяны царайны хувирал бол гунигтай мөртлөө гоё ягаа гэсэн мэдрэмж. Харж байгаачлан гадаа ингээд ямар ч хүнгүй. Би автобусанд нэг ахтай хоёулахнаа л байсан баг. Ямар ч машин байхгүй. Чумдамтай хоёулахнаа. Тэгээ нөгөөдөг чинь бас зүрх зураад байгаамаа. Одоо ингээд зурчих шиг болоод харсан чинь зүрх шиг арай биш харагдаад тэгээд энэ чинь арай зүрх биш юм байна гэж бодоод зүрх буцаад болгож байна. Одоо нэг арай зүрх шиг харагдаж байгаа зү. Тэгээ бас жоохон юм оролтой. Ягаад гэвэл гэрээсээ явж байгаа болохоор. За ингээд онгоцны буудлаараа би арай их нэг юм амжиж ирээд ингээд онгоцныхоо гейт руу явж байна. Жоохон мөг солиулж аваад одоо яг ингээд гейт руу яг амжиж очдог. Хэрвээ би жоохон хатарсан байсан бол онгоцноос хоцрох байсан. Ингээл нөгөө нэг харч умдаамтайгаа би бас өөрийгөө маш их азтай байсан гэж бодож байна. Жоохон хоторч очсон баггүй юу. Тэгээд очсон чинь амар хочиртай. Бүр амар хочиртай байсан заяо. Гадаа ийм гоё харагдаж байгаа ч гэсэн ийм хочиртай заяо. Энэний гадаа бүр амар хочиртай байсан. Тэгээд би яаж ийм амар азтай онгоцноос суусан гэхээр манай пассвортын маань шалгасан хүн надад нэг жирэмсний нэг тийм наадаг юм өгөөд тэгээд би тэрүүгээр шууд очихгүй хажуугаар хүмүүс айзуугаар дайраал ороод за дайраагүй л дээ. Тэгээд би онгоцны дотор ороод хөрсөдөөсөн болохоор нөгөө замдаа идэх авсан снэка дээд явж бай. Хүмүүс нэг имерхүү. Одоо энэ хичээг хараараа миний асууж ирсэн хич над руу амар хараад байгаа мүү? Хашаа хараад байгаа. Амар хараад байгаа. За энэ манай хоёр ингээд яаж аюулгүй явахыг зааж өгсөн. За ингээд онгоцноос газардж байгаа юм ба. Ингээд би Малайзийн Куала Лумпурын олон улсын онгоцны буудлын дээр ирлээ. Нөгөө чамдаамаа чирээл явсаар байна. Онгоцноос яг буугаад ирсэн чинь бүр пүг гэл амар халуун өгцсөн. Ингээд би бас өөрийгөө их битсэн Куала Лумпурын онгоцны буудлын амар гоё юм байлээ. Бас тэгтээ юмнууд амар хол болохоор амар ядаргаатай санагдсан. Ер нь амар ядаргаатай шүү. Гадагшаа ингээд явхаар манай Солонгосын юу нь хамгийн гоё вэ гэхлээр нойл нь хамгийн гоё. Куала Лумпурын нойл жоохон хэцүү байсан. За тэр нойлч яг уу одоо би та нарт хамгийн их айжсэн маань тохиолдсон явдлыг ярьж өгөх гэж байна. Одоо би ингээл амар гоё бичлэг хийгээл гад саргалтай явж исэн. Ингээд онгоцондоо суух гейт рүүгээ ингээл алхаал явж исэн. Маш их гэнэт маш их хэмжээний хар хүмүүс олширч эхэлсэн. Тэгээд би гэнэт амар өөр мэдрэмж аваад жоохон айж эхэлсэн. Бас яг энэ мөчөөс эхлээд. Тэгээд дэлгүүрт нэг юм иймэрхүү. За тэгээд би одоо та нарт ярьж үзүүлнэ. Куала Лумпурын онгоцны буудлаар ирсэн байж байгаа байхгүй юу. Тэгээд эндээсээ Бали руу нисэх ёстой гэсэн чинь нислэг маань 40 минутаар хойшилчлоо. Тэгээд нислэгийн хөлийгээд ингээд сууж индөө. За одоо ингээд Малайзиягийн март ороод ирсэн байна. Эснийг мажикээс баймаа чууван мэдсэн болчихнаа. Я хөөд. Би буудал танд юм гэстэй болчлоо. Угаасаа буудал тань хорчоо. Өглөө нь яаж ирэх юм тэмстэй. Одоо нэндээс нь явцдаг. Маргааш өглөө нь ирч чадахгүй тэгээд алхаад уцаад буун гаяа. За ямар ч гэсэн юм хөл байна. Одоо тэгээд бод харахад тест. Надад зөв Монгол ахгүй хоо гэдэг чинь тэгж явж байгаа Монгол ахгүй хоо. Яа үнтэмэ. Мэдгүй нэг л үнтэй ашиг өнгөө юм мэдгүй байна. Ашиг үнтэй гэж хэлж мэдэхгүй. Ямар хол хэлж мэдэхгүй. Хоймыг дэд авчих юм уу? Хоймыг идмэр байна гэхдээ.
Заримдаа зүгээр л it's hard to like stay fucking positive, you know? When I keep changing шаардлагаас. Гоё юм бэ тоортох нэг зарим авчих юм. Тэгсэн суугаад амар халуун байна. Одоо юм байна. Муулах жишээнийгч тийм байдалтай минь хомслох байна дөө. Онгоцны буудлын дээр шинэ хоноод яхаар амар ядархан шиг санагдлаа. Тэгээд тэргээр одоо юу хийж байх вэ гэж одоо тэгээд нэг юм хостел буудал гэж захиалсан байхгүй юу? Тэгсэн чинь нэг өөрөө чекин хийгээд ордог тийм юу хостел байсан байна. Одоо тэгээ явах тэ орж сууж юм. Хөрхөн агааржуулагчтай. Агааржуулагч ашиглаж амар игүй шүү дээ. Гэт нэг өвлөс шууд унруу шилжээд ингээд яатсан. Голын улирал байхгүй. Хавар ахгүй шууд шилжсэн чинь бас юм байна. За тэгээ одоо юу гэхлээр бүх хэцүү зүйлийг даваалж туулаад гарах болно. Тэгээд энэ залгуур нь штэ амар мэдрэл муутай тэр харж байна уу? Амар гарцын залгууртай байна гэж сайн уу? Ямар би тийм залгуурс амьдралаа нэг шудаа харж байгаагүй. Амар асан юу юм бэ? 3 нөхөртэй тэгснэ нэг том нөхч заяа жижиг нөхтэй заяа. Тийм залгуур хаана хэдий? Дэлхий дээр байд юм уу? Тэгээд ажилд ороод аваасан цэнийг ам гол болохгүй. Маргааш 11 гэж 10 гэж босоод тэгээд 11 гэж 10 гэж босоод 10:30 гэж ингэж гараа явна. Тэгээд цоцох бол бас шиг мэгний хийж ясаар хэлбэр амар удаж. Ганцаар ингэ явсан чинь тэжгүй жоохон амар бол биш байна. Айхан мөрсөн нэг байхгүй юм. Зөвхөн ганцаардж байгаа ч юм уу. Гэрээ салсан тийм юмшдаг чинь. Тэрнээс гайгүй. За бай. Бай. Өнөөдөр сэтгэл маяг гайгүй боллоо. Өнөөдөр бас ирээд яасан чинь гайгүй жоох юмс clear харж байна. Хараад хэрэггүй тий. Юмд хараад хэрэггүй. Болох юм хүчил болох хэвээр цагтаа болно. Тиймээс санаа зовлтгүй зүгээр амьдралаа enjoy хийгээд итгэе. Тэ бүх зүйл сайхан болно гэдэгт итэг. Өөрийгөө хийж чадна гэдэгт итэг. Өөрийгөө амгалтай их мөнгө тэ аз жаргал хайр дурлалыг хүртэх хэрэгтэй гэдэгтээ итэг. Гэж хэлсэн юм шиг санагдаж байна. Тэгээд окей. Гаарэ. Өнөө амьдралд юмс бидний төсөөлснөөс юусаа явагддаггүй. Тэр нь бидний төлөвлөгөө төр зүйлс маань
бидний тийм destroy хийх магадлалтай байж магадгүй заяа. Ямар нэгэн буруу зүйл ч юм уу тийм ямар нэгэн буруу замаар орох байсан байж магадгүй. Тэгээд бас дараагийн хоёр дахь шалтгаан юу гэдэг вэ гэхээр бурхан дингээр тийм ертөнд бурхан биднэрт илүү better plan буюу илүү дээр төлөвөө гаргацсан байдаг. Тэгэхээр тийм хоёр шалтгааны улмаас бурхан тэгээ бидний төлөвөг нураадаг. So there's nothing wrong with destroyed plan, okay? Better than destroyed life. Тэгээд одоо мейкап хийгээд хэлчих нь асуулахгүй би амар хөшсөн байна. Тэгээд явна. Ашгүй нэг Grab-аас такси захиаж болт юм байна. Тэгээд шууд таксигаа дуудаад орхон хүрээд ирчихдээ юм байна. See you later, bye. See you later. See you later, bye. See you later. Би юм газар гэнэ юм байна. Өстөр зүгээр юу ч бидээгүй л унтцээ. Яхай. Өнөөдөр нэг чимээ өнгөрцөн явж байна. Тэгээд одоо онгоцныхаа бодол руу одоо явж байна. 11 л болж байгаа. Тэгээд амар их очоод юмудаа чекин мигийн бүх юм хийжээ. Тэгээд үлдсэн Малайзийнхаа мөнгөөр Малайзийн мөнгөд одоо юу ч юм мэдэхгүй байна уу. Сайн юм л хатсан. Тэгээд Малайзийнхаа мөнгөөр юм авч идчихээ тэрийг үрд дуусгачаад тэгээд башир гоё да. Тэдио хандаа. Өдөр арай л гайгүй. Эсвэл санаж их арай гайгүй. Сайхан амраад авчлаа. Угаасаа ноутбук дээр юм хийж бодсон гэсэн ноутбук маань унтраад байхгүй болцсон. Тэгээд зүгээр цаан самар гэж амжиж үү. Энэ амар хөөрхөн моднуудыг хараа л та. Хараа гэж. Тэгээд Grab гэдэг аппликейшнийг татах хэрэгтэй байх шүү манайхан. Энд зүгээр ирээл ойрхон авчаал ирээл авчтай байна. Тэгээд царайгаа ингэж тийм энжин шот хийгээд баталгаажуулах тэмцээл хийгээл тэгэл шууд ингэрээд авчих. Тэгэл жолоочтой мөнгөө бэлнэр өгчих юм байна. За одоо ингээд өнөөдрийн нислэг маань Куала Лумпурын терминал 1 дээрээс явж байгаа юм байлээ. Би өмнө дандаа терминал 2 дээрээс дандаа явжсэн. Терминал 1 нь болохоор хамаагүй гоё, тийм цонх ихтэй. Тэгээд гоцсондоо суух газар руугаа ингэж юм автобусаар явд юм байлээ. Би ингээ автобусанд орж ирсэн, сууж байна. Нилээн зайтай байсан. Тэгээ энэ хоёр эмээ өвөө хоёрыг хартаа амар хөөрхөн. Өвөөг нь хартаа. Тэгээд өөрөө бичвэл тэгээд өглөө юу чийдэг болохоор нэг юм банана капкейк авч идсэн. Амар гомдтой байсан. Одоо бас танарт food therapy сонсвол заяа.